Сайн байцгаана уу? Энэ удаагийн хий бүтээх хөгжийн суралцсан булангаараа хүүхдийн баривчийг хэрхэн эсэх аргачлалын талаарх мэдээллийг өөрийнхөө сурч мэдсэний хүрээнд та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Яагаад вэ гэхээр би хүүхэн хүүдээ баривч ойж өгөх гээд мэдээлэл хайсан боловч төдийлөн оновчтой мэдээллийг олж авч чадаагүй. Магадгүй надтай ижилхэн охиндоо хүүдээ хөөрхөн баривч ойж өгье гэсэн бүсгүйчүүд ээжүүд байж магадгүй. Тэдгээр бүсгүйчүүдтэйгээ энэхүү мэдээлэлээ хуваалцъя гэж бодлоо. За ингээд хамгийн нэгдүгээр бид нар хүүхдийнхээ биеийн хэмжээг авсан байх хэвээр биеийн хэмжээг авахдаа цээжний тойрог, ханцууны урт, биеийн урт, хүзүүний тойрог гэдэг ерөнхий хэмжээнүүд авчна. Ханцууныхаа уртыг болохоор нурууны ар яснаас дунд хуруу 1-р үе хүртэл ингээд хэмжээг авчна гэсэн үг. За уртаа бол мөн ижил нурууны ар яснаас доош өвдөг эсвэл өвдгийн үйл ялэг өнгөрөөгөөд авчиж болно. За тэгээд бид нар баривчаа эсгэхдээ мэдээж метрээ, материалаа, хайчаа, тэмдэглэх тэмдэглэгээ бэлдсэн байх шаардлагатай. Хүүхдэд ойролцоогоор 1 м 50 урттай материал авахт болно гэж үзсэн учраас би 1 м 50 урттай материал авсан. За ингээд баривчаа эсгэж эхэлцгээе. 1 м 50 урттай материал сонгож авсан байгаа. Энийгээ голоор нь ингэж нуглаад буцаагаад ингэж нуглаад за ингээд 4 давхар болгоно. 4 давхар болгоод энэ дээр одоо эсвүрээ хийнэ. За эсвүрээ хийхдээ энэ задгаа энэ 4 амаа голын ойдл гэж үзээд нийлүүлж болох голын ойдл гэж үзээд ийшээгээ ерөнхий ингээд ханцууныхаа уртыг ийш авчна. За эндээс ханцууныхаа уртыг авчна. Манайгүйгийнх нэг 44 байсан учраас за ингэж аваад ийшээ ингээд залгаас орж ирэх нь. Ингэж аваад ийшээгээ залгаас орж ирнэ гэсэн үг. Ийм хэмжээний залгаас орж ирэх нь. За ингээд ханцууныхаа уртыг ийшээ ингээд хэмжчихнэ. Ханцууны урд хэсгийг ерөнхийд нь 13 см. Цээжний тойргийг нэгдлийн 20 гэж үзээд нэмэх нь 4 гэсэн үг шүү дээ. За уртаа энэ чинээсээ авчна. За энд нэг ойдлоо оруулаад 50 2-оор авчи. Яг уртаасандаа зүгээр гэж үзээд 52-аар авчи. Одоо ингээд ханцууныхаа эндээс ингээд тэмдэглэчихнэ гэсэн үг. Базаргийн налуу. За эндээсээ доош 20-аар угаа базаргийн ингээд тарпизлэгтаад. За харагдаж байна. Цантаа тарахгүй юм шиг. За ингээд ерөнхий дурлалаа. Ингээд гаргаад авлаа. За одоо энэ чинээс ханцууны эндээс 7 см, цээжнийхээ эндээс 10 см гэж тооцоолоод энэ хэсгийг ингээд суг гэсэн үг шүү дээ. Энэ хэсгийг ингээд бөөрөн хийлээд холбоод өгчнө. За захныхаа ухлаадсыг гаргахдаа эндээсээ доош нэг 10 см байдсан мэлэг хүүхдийн баривчных. 9-10 см хатал болох юм билээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү. Одоо энийг ингээд энэгээр нэг хөрхө хайрлаад авчна.
хайчилж аваад гарсан энд гарахын даавуугаараа одоо ханцуун дээр залгагдчихвэл ханцуун дээрээ залгаад за мөн энэ чинээсээ ингэрээ гаргана гэсэн үг. За одоо ингээд эсвэрийн дагуу баривчаа хэсгээд авчна. Хайшлаад авчна. За ингээд зурж тэмдэгснээ дагуу эсвэрээ хайшлаад авчлаа. Одоо энэ хоёр ханцууныхаа хэсгийг салгаад хайчилж байна. За ингээд дэлгэхэд ингэж харагдана. Ингэж дэлгээд энийг одоо нийлүүлж аваад голоос гарсан материалаараа хажаас болон ханцууныхаа урт залгаас мөн ингэрээ баривчныхаа ингэрийг гаргаад авчна гэсэн үг. Доторхоо материалыг нейлонтой биш хөөн даван материалыг сонгох хэрэгтэй. За тэгээд ингэрээ хэсэгтээ хээтэй бол хээг нийлүүлээд дээрээс захныхаа ухлаацыг гаргана гээд 10 см гэж тооцоод за ингээд ингэрээ хэсгээд авчлаа. Өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг та бүхэнтэйгээ чадан ядан хуваалцлаа. Та бүхэн хөрхөн охиндоо хүүдээ өөрийнхөө гараар хөрхөн баривчийг нь уралж өгөөрэй. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.